1 2 дуу сонсогч байна уу? За 1 2 1 2. За ахыг гаргачих. За 100 зүгээр өнө. За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2025 оны 12 сарын 6-ны өдөр бид нийслэлийн бас явган замын ажил гүйцэтгэл дээрээс нь халтаргааны талаараас мэдээлэл цаг үеийн мэдээллийг хүргэхээр бас Сквотын талбайн бол ордны яг баруун талд бол ирээд байна. За ойрд бас иргэдэд зориулж бас лайв хийж мэдээлэл хүргэсэнгүү. Сая өчигдөр 12 сарын 5-ны өдөр нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ээлжид бас 8 дугаар хуралдаанаар бол нийслэл Улаанбаатар хотын тулгамдчийн асуудлуудыг шийдвэрлэх олон шийдвэрүүд гарлаа. Үүний хамгийн гол нь бол 2026 оны төсвөө бид нар баталсан байж байгаа. За 2026 оны нийслэлийн төсөв бол 4.6 их найд. За нийт хөрөнгө оруулалт бол 2 их найд. Үүнээс 1.2 их найд нь бол 55 шилжиж арга хэмжээнүүд байгаа. Үүнээс бол бид нар зам төвжирлийг бууруулах чиглэлд бол 52.7% хөрөнгө оруулалтыг хийгээр төлөвлөсөн байгааг бас дуулгахад таатай байна. За өнөөдөр бид нар ягаад энэ байрал дээр ирсэн байна вэ гэвэл хэн лавга ячих. За бид нар 2025 онд Улаанбаатар хотын төв магистрал, инх тайвны өргөн чөлөө, олимпийн өргөн чөлөө, их Монголын гудамж, Шингэсийн өргөн чөлөө, дээрэс нь их баг тойроо болон Сквотын талбайг тойрсон төв явган замынхаа магистралуудыг бол чулуун явган замаар болъё гэж төлөвлөлөөд ажлыг эхлүүлсэн. Нийт 204,000 м квадрат 54 км урт явган замын ажлыг эхлүүлсэн. Тэгээ 2025 оныхоо дулааны үйлрэл бид нар 60% гүйцэтгэлтэй буюу 97,000 м квадратыг бол хийсэн. За 204,000-аас 32,000 м квадратыг бол хийх хэрэггүй гэж бол дүгнсэн. Яг тэгвэл байгууллагын гаднах тогтцол талбай сайн байгаа учраас төсвийн мөнгийг хэмнэх зорилтойгоор зүгээр байгаа талбайг бол хуулахгүй. Ингээд нийт 170,000 м квадратыг хийн ирэх 2026 онд бид нар үлдсэн 80,000 хийн. За 14 компани бол тендерт шалгараад ингээд орсон. За энэ 2025 оныхон 100 Бадархан инженеринг маань бол 86% гүйцэтгэлтэй дууссан. Энэ цэнхрүүдийнхаа замынхаа урт хойтлуудыг бол хийгээд дууссан байж байгаа. Сонгон хайрхан дүүрэг, Баянгол дүүргийн хэсгүүдээр хийж байгаа. Таасаа бол үргэлжлээд 55% гүйцэтгэлтэй 10 дугаар хороо бол 4 зам, баруун 4 зам хүртэл хэсгийг бол таасаа. За Төрөлх мөрөн, Хэрмэдэ, Сант Баян бэрхүүд бол баг тойроо, их тойроо Сквотын талбай дээр хийсэн. За хамгийн сайн гүйцэтгэлтэй бол Цагаан толгой нуур маань бол Баян зүрх дүүргийн хэсгийг буюу юуны баруун зүүн 4 замаас юуны уулзуур хүртэл офицеруудын уулзуур хүртэл хэсүүдийг бол 100% дуусгаж бол ажлын гүйцэтгэлийг комиссиг бол хүлээлгэж аваад байгаа. За хамгийн муу гүйцэтгэлтэй нь бол SMGT буюу энэ Чингисийн өргөн чөлөөний хэсэг. Энэ жил энэ хэсгээр бол үерийн байгууламж болон олон улсын кабель замын өргөтгөлийн ажлууд давтсан учраас бол энэ зуныхаа давтсан ажлуудыг бол төрүүлж хийгээд эх жил хийхээр бол ийм төлөвлөгдсөн. Тэгээ энэ жил бол нийт ажлууд 204,000-аас бид нар 97,000 буюу 60% гүйцэтгэлтэй ийм ажлыг гүйцэтгсэн. 2000 эх жилийн дулааны улиралд бол үлдсэн 40% буюу 80,000 75,000 м квадрат орчим талбайгаа бол дуусгаар төлөвлөж байгаа. За бид нар ингээ 14 компани ажилласан. Цаг хугацаанд ажлаа гүйсгээгүй төв замын дагуу байсан Сант өндөр компаниг бол ажлыг бол цуцлсан. За одоо бид нар бол гүйцэтгэлийг дүнгнээд 3 улсын комисс бол ажиллана. За гүйцэтгэлийг дүнгнээд муу ажилласан компаниудыг бол дүгнээд гэрээг нь дуусгаад ажлаа зогсоогоод зарим тендерүүдийг эх жил дахиж зарлана. Сайн ажлаа хугацаанд гүйцэтгэж байгаа компаниудын ажлын гүйцэтгэлүүдийг бол үргэлжлүүлээд хийхээр бол ингээд бас төлөвлөж байгаа гэж бас хэлье. За тэгээ 2026 онд бид нар бас төсвийн тодтгол хийгээд цалингийн нэмэлт, ажил хүчний, дээрэс нь явган замуусын чигжээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шар өнгийн будаг болон дутуу зарим хэсгүүдэд бол оруулж 2026 оны тодтолтой оруулсан байгаа. Ингээ 2026 оныхоо 6 дугаар сар гэхэд бол үлдэгдэл ажлуудаа Улаанбаатарын хэмжээнд энэ төв замуудынхаа явган замуудын хэсгийг хийж дуусгана гэсэн юм төлөвлөлтөд бол ажиллаж байна. За өнөөдөр ингээд бид нар зарим иргэд бас ингээд шүүмжлээд байгаа, худлаа шүүмжлээд байгаа. Тийм ээ ганц хоёр дарга одоо сүүлдээс явган зам халтаргаатай байна, хүн гимтээлээ гэдэг ингээд худлаа. За би бол албан статистик тоо авсан. За энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад одоо халтаргаа өнөөс усан гимтлийн яаралтай дуудлага гимтэл явган замынхаас усна 15%-аар буурсан Улаанбаатар хотод ийм статистиктэй байж байгаа. За би талбай энэ юунд баруун талд ягаад ингэж байна вэ? Энэ хуучин чулуун явган зам. Энэ чулуун явган замын гадаргуун барзаал 0.100-ны 5-аас 0.12 микрометр буюу чулуугаар яг хөрөөний эрэнд орж зүсэгдээд ямар ч гадаргуун нэмэлт ажил хийдэг ийм гулгаатай хараа. За манай лавга цас ингээд жоохон гадаргуу ингээд ингэчих юм бол энэ бол ийм гулгаатай ийм талбай байж байгаа.
Нэг ёсондоо энэ дээр бол хүмүүс халтарж байгаа. Энэ нөгөө хуучин ингэж байсан ийм хэсгүүд тийм ээ. Лавга ер нь жоохон ингэж үзүүлчих. За энэ бол хуучин байсан ийм хэсэг бол цас ингэж жоохон ороод гэлгруутай буюу гадаргууд дээр нэмэлт ажиллагаа хийгээг үсэг. Энэ бол хуучин бол ингэж чулуун явган замыг бол хийсэн байсан. Яг одоо бид нар энэ скватрын талбай одоо юун дээр баруун талд байж ингээд байгаа. За ордны яг ингээд баруун тал. За одоо бид нар ийшээ ингээд зам гарах юм бол бидүүсийн сүүлд хийсэн 6-аас 12 микрометрийн гадаргуун барзаалттай чулууг зүссний араас гадаргууд дээр 2-оос 3 төрлийн ажиллагаа хийгдэж халтаргааг багасгасан чулуу явган зам байж байгаа. Тэгэхээр одоо яг энийг ингэж одоо хэдүүлээ харьцуулчаад ийшээ гараад үзцгээ. Тэгэхээр гадаргууг 6-аас 12 микрометрийн барзаалттай болгож хийсэн чулуу явган зам бол цаан зохих бага хэмжээний цаан зохиодор дээр бол халтаргаа бол хийхгүй. Мэдээж мөс тогтцсон бүх талбай бол мөс усны гадаргууд дээр очиж халтарна. Чулуу явган замын хувьд гадаргуун барзаалтаасаа энийг бол 0 гэж хэлж болно. Тэр бол 6-аас 12 микрометрийн барзаалттай байгаа учраас халтаргаа ямар өөр байгааг бас хэдүүлээ очиж харцгаая тийм ээ. Тэгээд өнөөдөр бас энэ ч чулуу явган замын гүйцэтгэгч компаниудаас манай инженер бас төлөөлөд ирсэн байж байгаа. Манай хоёр наач хэн бэлээ? Өөрийгөө танилцуулаад. Батсуур маань аль компани хэн бэлээ? Асуу компани. Энийхээ юунуудыг ингээд энд нь ингээд цуг хийчмээр юм шиг. За Батсуур инженер маань тайлбар хэдүүлж ийшээ гарангаа ярьчих. Та одоо энэ гадаргуун барзаалтан дээр чулуун дээр ямар барзаалт хийв? Яаж одоо энэ гадаргууг одоо барзаалтыг хийсэн талаар нэг яриач. За одоо энэ бол хэдүүлээ гэсэн зам. Энэ ингээ гулгахгүй одоо ингээ харуулж байгаарай. Энэ ингээ гулгахгүй түрүү энэ лавга үзүүлэлт одоо ингээ цас ер нь ингээ тодорхой хэмжээний цас ингээ байсан чинь ер нь бол гулгахааргүй наараа. Ингээд тоормслоод ягаад гэвэл энэ чулууны гадаргууд дээр 2-оос 3 төрлийн ажиллагаа хийгээд 6-аас 12 микрометрийн гадаргуун барзаалтаа болгосон цаан зогсонд ч ингээ гулгахгүй ийм байж байгаа. Лавга нэг гулгаад үзүүлчих манай лавга ингээ. Араа ингээ гулгахгүй тоормслоод байгаа юм шиг ийм байгаа. Одоо цас ингээд цацсан ч болно. Лавга цас цацж байгаад нэг гулгаад үзүүлчих. За түрүүний гадаргуу бол маш уян гулгаж ирсэн. Энэ бол ингээд цас ихтэйдээ цасан дээрээ гулгаж байгаа болохоос ингээд зуралттай байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр гадаргуун барзаалтын талаар та ямар ажиллагаа хийсэн талаар нэг яриач. Одоо ингээ байгалийн За өөргөө ихтэй танилцуулчих. За. За. Асаа компани ажилтаа Батсуур байд. Инженер. Ёо. Одоо байгалийн чулуу олборсон үе шатаа ингээд шат амжилгаараа ингээд чулуу маань зүсэгдэж гарна. Зүсэгдэж гарсан нь бол хагас гүлгэр гэж явж байгаа. Хагас гүлгэр чулууг зүсээд ингээд хэмжээнд нь үндсэн хэмжээндээ авирсны дараагаар энэ барзаалтын шат маань явж байгаа. За. Тэгээд энэ барзаалтын шат нь ингэж буудаж одоо шот төхөөрөмдөж буюу төмрийн өвчээр буудаж арзалах технологи. Тий. Дараа нь нэг үрэлтийн өвчээр дарж арзалах ингээд хоёр технологи бол манай компани ашигладаг байгаа. Үндсэндээ цаашлаад явах юм бол одоо манай Монголд нэвтрээгүй технологиуд байна. Халаалтын аргаар бас юу яах арзалах тийм технологи байна. Ийм төрлийн технологиудаас хоёр төрлийн технологи Монголдо нэвтрүүлээд ашиглаж байна. Нэгэсэндээ гадаргууг ингээд барзаалгаж тий ингэж барцгар буюу одоо томруулаад харах юм бол ийм ингэсэн чулуу шиг тэгээ тэрийгээр болохоор микрометр гээд жижиг хэмжээгээр хэмжихэд хамгийн том зөрүүтэй хэмжээнүүд нь 6-аас 12 мм буюу барзаалтын хэмжээ сайн байх тусмаа халтаргаа явагдахгүй шигдэж өгдөг гэсэн. Манай энэ яг талбай нөгөө талд байгаа энэ хуучны ижсэн чулуунууд бол тэр нь 0 буюу зөв зүсээд гаргацсан. Гадаргуун барзаалт нэг 0 105-аас 12 гэсэн баха тий. Тийм хэмжээтэй ингээ байхаар халтаргаа нь бол ийм өөр байж байгаа гэж бас иргэдтэй хэлмээр байна. Тэгээд Улаанбаатар хотынхоо энэ 2025 оны 100 бол ажлууд дээр нэлээд бас иргэдийн бас сургууль цэцэрлэгийн удирдалтаа давхцсан. Бид нар эх жил бол төлөвлөж байгаад ер нь бол 6 сарын 15 юм уу нэгний дотор гэхэд бол үлдэгдэл замууд бол дуусгаар юм төлөвлөж байгаа. Би бас тэгээд ингэж бодоод байгаа. Энд ч явж байгаа нэг иргэдээс яг энэ хоёрыг ингэж харьцуулж үзээд бас юм юу халтаргаан гадна талгаа нь ямар байна гэсэн юм одоо ярилцлага авъя гэж бас бодоод байна. За энэ ч ингээд явж байгаа хүмүүс байна. Надтай туслаад
За тэндээс за юу яа? Энэ зам гарч ирж байгаа гэр бүлийн хүмүүсээс гэр бүлээс аваад нэг асууч тийх үү? Цуг яваад хэн тавга хөтлөгч хийгээд 2 микрофон бариад надад туслаа. Иргэдтэй бас яг байгаа бодит юмыг бас байгаагаас нь. Эсвэл энэ охноос асуучих юм уу? Сайн байна уу? Нэг юм асууч тийх үү? Даваадлаа гэдэг нийслэл цэцэг дараа нэгдүгээр олгож байгаа. Би зүгээр яг ингээ бодитоор хэн бэлээ та өөрийгөө танилцуулаад. Бол эднэ. Сурагч уу? Оюутан уу? Оюутан уу? Болор эднэ чи одоо ингээ зүгээр иргэдтэй ингээ харуулад өгч. Энэ хэсгийн ингээ талтаргаа ямар байна? Чи одоо ингээ үзтээ. Нилээн зурлагтай байна. Нилээн харцгар байна. За хэдүүлээ одоо ийшээ бодроо зам гараад үзье. Зам гараад үзье. Яг тэгвэл өнгөрсөн жил бид нар бас чулуун явган замыг саяны хавтангаар хийсэн байхгүй юу? Бодроо. Тэгээ ингээ ийм барзалтайгаа. За энэ бол хуучин байсан. Чулуугаар ингэж хийдэг байсан. За одоо энэ дээр чи гараад бутлаараа ингээд үцчмээр байна. Энэ амар гулгадаг те. Энэ ингэж байна. Өөрөө гоц. Тэгээд энэ бол энэ юм байсан. Одоо хуучин бол Улаанбаатар хотын яг явган чулуун замууд ийм байсан. Энэ нөгөө гадаргуун ингээд нэмэлт барзалт хийгээгүй. Ийм гулгадаг. Амар гулгаж байгааз. Саяных болохоор ч нөгөө гадаргуун барзаалгацсан. Сүүлд нь Улаанбаатар хотын явган зам солиод байгаа шүү дээ те. Тэрийг бол иймэр хийж байгаа. Чамд ялгаа нь мэдрэгдэж байна уу? Мэдрэгдэж. Чи нэг яг ингэж мэдрэгдэж чинь гэдээ харж байгаа Улаанбаатарчуудаа болроо аль сургуулийн оюутан зүгээр. Ахын ингээд чамтай яг таарсан юм чи. Чи өөрийгөө нэг танилцуулаад хэлээд өгөөч. За. Би мобис сурдаг. Мобис сурдаг аа? Мобисийг аль дамжааны оюутан бэ? 3 дахь дамжааны. 3 дахь дамжааны оюутан уу те? Болор? Эрдэнэ. Болор эрдэнэ. За болроо ялгаа юу вэ? Чи яг гоё хэлээд өгч тайлбарлаад Тэнд болохоор илүү амар тийм уулгахгүй ингээд барьцтай гэх юм уу хөл. Энд болохоор амар тийм гялгар бэлтааш тийм яг ингээ хэмээ энэ цастай байсан бол илүү амар халтрах байсан. Харин бид нар түрүү ингэж үзүүлсэн. Манай лавга ингээ гулгаж үзүүлж байгаа байхгүй юу? Одоо ингээ цас аваад тодорхой хэмжээний нэг чинь бол энэ ингээ шууд ингээ халтарч байгаа. Нөгөө тал бол нэлээд цас 50 халтарахгүй. Тэр арай барцгаар дуу. Барцгаар байгаа тий. За ийм явган замуудтай Улаанбаатар хот маань болвол энийг ингээ хуулчих зүгээр вэ нөө? Ер нь чи энийг солиосоо гэж бодож байгаа юу? Манай бас найзуудаас бас хүсэлт ирээд байдаг. Одоо манай зарим найзууд ордонд ажилласан зарим талбай. Тэгээд ордны хажуудлын гялгар чулууч ерөөсө алтруулаад байна гэдэг. Энд чинь бол хэдэн жилийн өмнө хийгдлээ нэлээд дээр үед хийгдсэн байх хэвээр. Бид нар бас сүүлд Улаанбаатар хотын явган замыг дандаа юм барцгаар хийж байгаа байхгүй. Тэгэхээр халтаргаа айгу багтай. Энэ жил гэмтэж халтарснаас болоод иргэдийн одоо гэмтэл 15% бага байна гэдэг статистик байгаа юм байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн. Тий. За болроо жоох хичээ цанаа зовоод байх шиг байна. Баярлалаа. За дахиад нэг юунээсээ хүмүүсээс сэдвүүлээ. Энд ч явж байгаа иргэдээс бас нэг яриа авчаа. За энийг би яагаад бас яриад байна вэ гэвэл бас яг энэ дээр бас нэг жоохон одоо ингээд энэ Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа улс төрчөөд байгаа асуудлууд байгаа. Одоо манай энэ нэг жорлон яриад байдаг оюун гэрэл гээд одоо игч маань яж байгаа. Ардсан намынх одоо намаасаа гарцсан ч байлоо мэдхгүй. Тэгээ 11 сарын 14-нд ингэж байгаа. Энэ Зунжин Ямбаатарын мөнгөөр туйлж гялгар автангаар явган зам хийсний гайн иргэддээр дунд чүмх уурах маш аюултай. Хүнлэг биш ханхуу мухаг засаг даргаыг огцруулах нь эрх ганц хүндэл байдаг. Гомжооны зандчтар гэдэг ингэсэн. Оюун гэрэл ихчээ одоо худлаа яриха болоо. Тэгээ сүүлийн үед дандаа өдөр болгон солиороод нэг тэр жолонгооч мэдхгүй ээжиж худлаа юм яриа л тэгэл. Одоо би оюун гэрэл одоо хичиг тэр ногоонууд нь лам гээд ном бичсэн анх их гоё ардчсан бэлэг тиймийг эмгтэй залуу лидер хүн гэдэг нь хүндэлдэг байсан. Одоо ингээд худлаа яриад байгаа улаан цагаан. Тэгэл ус төржөөл тэгээд нэг өөрөө их мэдл хүрх гээл анхаарал татчихвал гээл дандаа худлаа ярина ингээд. Өнөөдөр ингээд хар өнөөдөр байна шүү дээ тий. Өнөөдрийн статистикаар 15%-аар бол гэмтлийн явгууны халтраас буурсан явж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгж байгаа. Дээрээс нь одоо иргэдээс энэ чинь ярьцлага авч энэ бол хуучин байсан зам. Халтаргаатай биднүүсийн хийсэн энэ шинэ чулуун зам бол 6-аас 12 микрометрийн гадаргуун барзаалттай учраас халтаргаа энэ хоёр дээр бүр тэнгэр шүн шиг юм ялгаатай ийм байж байгаа. Тэгэхээр би одоо энэ оюун гэрэл ихчтэй хэлмээр байгаа. Тэгэд юм л бол бүхэл юм шүмжлэх юм. Утаан дээр бас Улаанбаатар хот маш сайн үзүүлэлттэй явж байгаа. Битгий худлаа яриа те. Тэгэл нөгөө нэг бүхэл юмыг шүмжилж идэг ийм гомдох сэтгэхүйтэй хүн тэгэл өдөр шөнөгүй юмыг шүмжлээл байдаг. Одоо явган замын хувьд бол ийм байгаа. Халтаргаа бол маш бага ийм одоо юутай. Би тэгээд өөр ирж байгаа бас хүмүүсээс манай лавга бас байгаа тий. Лавга хоёлоо нэг бас хүмүүсээс харж байгаа нэг завтай хүмүүсээс асууж байгаа. Сайн байцгаана уу? Завгүй байж байна. За хоёлоо энэ хичээс асууч.
Сайн байна уу та? Сайн байна уу? Танаас тэр нэг л юм тодруулчих тийх үү? Ха? Хоёлоо. За тэр үнэс тодруулаад гэх. Манай иргэд маань бас жоохон санаа зов. Сайн байна уу? За энэ Танаас нэг охноос ярьсан ирчих. гэсэн. Лавга. За. Хоёлоо эндээс тодруулчих. За тийм. Манай жинзэдийнхэн ч бас ярьчдаг өчөд байгаа. Сайн байна ах энэ дөө. Юм нэг юм асуугаад гэхүү. Сайн байна уу? Юм асуугаад гэх. За, юунд бид нар Улаанбаатар хотоос явж байгаа. Тэгээ явган замын ингээд нөгөө харьцуултын талаар өөрөөсөө асуух гээд маш энгийн одоо яг зүгээр иргэдтэй хэлж байгаа. Нөгөө сүүлд бид нар явган зам яг энэ замын эсрэгтээ явган замыг Чулуун автангаас сольсоо. Энэ бол хуучин байсан явган зам байхгүй юу? Тэгэхээр одоо сүүлд яг бид нар тэр Чулуун явган замын гадаргуун барзаалтын сайгаа талтаргаа айгу баг байгаад байгаа. Энэ бол хуучин хийсэн Чулуун явган зам. Тэгээд яг хотын иргэдтэй одоо та яг ингээд байгаад энэ хэр энэ хоёрын ялгааг л ингээд хилээд өгөөч гэдэг өөрөө одоо цуг байгаа юм чинь. Таны хэн бэлээ? Батхан жаргал. Түн жаргалаа? Батхан жаргал. Батхан жаргал. Батхан жаргалаа ингээд юу яагаад өгөөч? Одоо энэ дээр ингээд гулгаж ингээд үзүүлээд энэ бол одоо ингээд байгаа хуучин Чулуун явган зам тий. Хэр алтаргаатай байна? Ер нь халтаргаатай. Алтаргаатай байгаа тий. За отгоо хоёлоо яг зам гараа чи яг энийг ингээд үзээд нэг иргэдтэй бас энэ хоёр ийм ялгаатай байна гэдээ бас нэг яриад өгөөч тийх үү? Яг бодтоор сайн ингээд нэлээд алтаргаатай байгаа зү тий. Чи ер нь энэ хавар явдггүй тий байнга тоо явдггүй юу? Явган зам дээр өвөл энэ халтарч унж ирсэн үү? Тийм тохиол байгаа юу? Гайгүй. Гайгүй юу? Ялтрах тий. За хэдүүл ийшээ босч. За отгоо энэ сүүлд хийсэн Чулуун явган зам. Энэ бол амар зурал цайтай байна. Зуралтай нь одоо энэ ч цастай энэ хараа. Хэр ялгаатай байна бүр. Энэ одоо ингээд цас цацсан. Цас цацсан гэсэн өөр байгааз. Хэр ялгаатай байна. Зурал цайтай байна. Арай илүү л юм байна. Хамаагүй илүү байна уу? Чи ялгааг нь одоо энэ чинь үү? Одоо энэ ингээд гулгахаар ингээд гулгахгүй хараа. Зуураад. Тийм байна. Ерөнхий Хэр ялгаатай байна отгоо. Одоо чи бүр цасгүйгээр ингээд үзтээ. Одоо ингээд гулгах гээд үзтээ. Гулгахгүй газ. Сүүлд хийсэн Улаанбаатарын явган замууд отгоо ийм болж байгаа. Чи одоо энэ хуурайд энэ бүр ингээд үз. Гулгахгүй. Тийм багаз. тийм зурал цайтай. Энэ ингэж байгаа. Энэ гадаргууг нь ингээд 6-аас 12 гээд ийм балцгар болгож байгаа. Тэгэхээр ингээд гулгахгүй. Хуучин тэр явган замууд бол гадаргууг нь балцгар болохгүй хийцсэн байсан. Одоо бол Улаанбаатар хотод 2025 оноос хийж байгаа төв явган зам солилтууд нь шүү дээ. Бүгд яг ийм Чулуу. Даацах. Тэгэхээр энэ өвөл ингээд хүмүүс халтрахгүй байх. Тэгэхээр хүмүүс ер нь жилд ингээд баглж ойролцоогоор нэг жилд нэг ойролцоогоор 500 гаруй тийм дуудлага ирдэг юм байна гэж. За явган зам өөр юмтай ангиллаараа цуг. Тэгээ тэр иргэд болохоор дандаа ингээд явган зам дээр халтарч унаад толгоо гар хөлөө хуглах хэдэрэг гэмтэл гардаг. Одоо бол Улаанбаатарын хэмжээнд өнгөрсөн жилдээ харьцуулахад 15% бага явж байгаа буюу дандаа бид нар ийм болгож байгаа байхгүй. Айгу өөр байгааз. Тэгээд хамаагүй сайн болсон юм байна уу? Тий. Тэгээ яг чи бас энэ 100 явган замын шүүмжлийн өмнөдийг сонсноо. Тий, би нөгөө цэцэг дараа нэгдүгээр болж давуу талаа энэ ажлыг хариуцаад манай энэ хамт олон энэ лавга зургийн инженер талаас ингэж байгаа. Бид нар бол Улаанбаатарт ийм гоё болгож байгаа байхгүй өвөл халтрахгүй. Тэгэхээр зарим хүмүүс нэг худлаа яриад тэр бол яг хуучин зам нь энэ бидүүс хийж байгаа зам байхгүй хийсэн. Сая энэ 100 хийсэн зам. Тэгэхээр зарим хүмүүс бол ус төрчөөд худлаа яриад байгаа. Одоо нөгөө бидүүсийн мэддэг оюун гэрлэгч маань идэв шүү дээ. Жорлон яриад байдаг. Ногоонууд нь лам баа. Би тэгээ оюун гэрлэгчгээ сая шүүмжлэж ээжсэн. 11 сарын 14-нд бас Нямбатар хийсэн гялгар явган замын иргэд дээр халтарч унлаа эдэргээ. Тэгээд ингээд нөгөө яг худлаа яриад байгаа байхгүй зарим хүмүүс. Тэгээд бид нар бас одоо их жилийн 100 зарим ийм ажлуудаа ингээд дуусгаж гүцээхэд тэгээд дандаа ийм явган зам болно. Энэ дээр ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шар будгаа хийгээд замуудынхаа дундуур чигжээсээ ихэд энэ явган зам бол цаашаа нөгөө зориултын хүнд техник гэмтээчихгүй бол нэг 30 40 жил бүр хангалттай байхаар ийм чанартай хийж байгаа байхгүй. Тэгээд дандаа ийм болгочвол явган зам маань халтарахгүй амар байгаа ч тий. Чи ялгаагийн сая харсан. Нилээн байлгаа. Яг бэлтаа шиг амар. Бэлтаа шиг халтарч байгаа ч тий. Тэгээд гэр бүлийнхнаас нь ер нь халтарч унжсэн гимтчихсэн юм хүмүүс байдгүй. Сайн сандгүй ойроос л байхгүй л байна. Тий. За аль сургуулийн оюутан юм бэлээ? Ажилт юм уу? Ажилт юм уу? Тий. Хаана ажилт юм бол? Банкнд ажилт. Банкнд ажилтдаг. Хин нэр хин гэлээ? Батхан жаргал. Батхан жаргалаа. За манай отгоо маань банкнд ажилтдаг юм байна. Тэгээд бас иргэдтэй зориулаад туршилтанд хамт оролцоод мэдээлэл өгсөн баярлалаа тий. Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За иргэдтэй гэж хэлэхэд тийм байна. Тэгээд ус төржүүлээд худлаа нэг шүүмжилдэг, зарим шүүмжлэгч нартай гэж харахад юмны бас давуу талыг олж харж байгаарай. Улаанбаатар хотын маань явган зам, гулгаа
халтураа гулганаас болж гэмтэж байгаа иргэдийн тоо статистик бол багассан. Бид нар цаашдсан ирэх жилийн зарим ажлуудаа гүйцэтгэж бол одоо төв ийм Улаанбаатар хотын явган цагийн магистралыг замаа өргөтгөөд нийтийн талд руу өргөтгөөд дээрэс нь ийм халтураа багтаа зуралттай буюу гадаргуун 6-аас 12 микрометрийн барзаалттай гулгадгүй ийм явган автогаар сольж байгаа шүү гэд хэлчихье. Ганц зэрэг дараагийн энэ жилийн ажлын гүйцэтгэлээр ямар компаниуд ямар сайн байв, ирэх жил хэдүүлээ юу их гэж төлөвлөж байгаа вэ? Алдаа оноо юу вэ? Одоо хэдүүлээ ирэх жил чинь зарим зүйлүүдэд сайжруулад бол дуусгана шүү дээ. Тий. За энэ жилийн Өөрийгөө танилцуулаад. За энэ нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилга захиалгын чаналт хэлсэн ганц зэрэг байна. За энэ жилийн 2025 оны нийслэлийн засгийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гол өргөн чөлөө, гол годомжнуудыг байгалийн чулуун хавтангаар шинжлэх, энэ явган замын засвар шинжилгээ ажлыг хийгдлээ. За энэ ганц явган зам засварын ажлаас гадна бас гол өргөн чөлөөнд байгаа холбоо мэдээллийн суугчдыг шинээр хийх, зарим захилгаан энэ кабелуудыг бас шилжүүлэх, суугчлалд оруулах энэ ажлууд бас өгсөөр хамт хийгдсэн. За нийтдээ их тайвны өргөн чөлөөнд бол 55,000 м2 байгалийн чулуун хавтан шинжлэх ажил хийгдсэн. Чингисийн өргөн чөлөө 8,500 м2, их тойроо бага тойроо Цохиотын талбай орчимд бол 24,400 м2. За Олимпийн годомж, их Монголын годомж 8,500. Ингээд нийтдээ 97,000 м2 явган зам талбайн засвар шинжилгээ бид хийж бүрэн энд ондоо хийлээ. За үлдсэн нэг 80,000 м2 гол өргөн чөлөөний үлдсэн зам талбайнуудыг биднес 2026 онд хийж гүйцэтгүүлнэ. За энэ дээр бол мэдээж нөө ажлыг бас гэрээ хугацаанд шуурхай хийсэн компаниудын ажлууд бас байгаа. Энийг бол эх онд нь бас биднес ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний хугацаа 2026 онд үргэлжлүүлэх ингээд арга хэмжээ аваад ажиллаж байгаа. За мэдээж бас гэрээт ажлыг бол хүн хүч болон бусад тодорхой шалтгаануудын одноос захиалагчийн өгсөн шийдвэрийн дагуу хугацаанд хийгээгүй аж ахуйн нэгжтэй гэрээ судлах арга хэмжээ биднес авч ажиллаж байна. Тэгээ 2026 онд бол шинжилсэн зураг төсөв цалингийн тарифаар шинэ төсвийн стандартын дагуу гэрээт ажлууд 2026 онд үйлдвэрлэлийг дуусгуулна гэж төлөвлөд одоо өнөөдөр бид бас ингээд энэ аавныхаа ажлыг өдөр застрын өдөр орлогч тэгээ бас зурагчдын зохиогч байгууллагын төлөөлөл ерөнхий хэмжээр аваас огсорсон гүйцэтгэгч компани төлөөлөлт хамтран үзлэг хийгээд ингээд алдан оноогоо бас дүгнэж ярилцсан явж байна. За зарим ажлуудыг бол засварлах ажлуудыг зураг төсвүүдээр тусгацсан. Тэгээ энэ үүнийхээ дагуу стандартаа тусгаад тэгээ 2026 онд биднес бас хавар эрт дулаан технологийн өдөрт нийт ажилд нь гаргаад ингээд хурдан шуурхай хийх ажлын зохион байгуулалтыг ингээд төлөвлөх хоорондоо ярилцаад байж байна. За юу яа. Тэгвэл бас манай сайн хийсэн компаниудын удирдлагууд хийцэн байгаа. Манай ирээд нэг юу яачих. Танайх ч аль компани байлаа? Өөрсдөө танилцуулаад бас энэ жил ямар ажлууд хийв, ямар алдаа оноо байв, ирэх жил юу сайжруулахаар байна гэд товчхон иргэдтэй хараад яачих тийм ээ. Танайх ч комисс одоо эсвэлээд өгж байгаа тийм. Та өөрийгөө танилцуулаад тийм. Манайх SST-ийн компани захирал Лавгатрана. За манайх болохоор их Монголын улсын гудамж болоо Олимпийн гудамжны явган замын засвар шинжилгээ ажлыг гүйцэтгэсэн байгаа. Гүйцэтгээр хүлээл олон хүмүүс ажиллаулаа хүлээлгээд өгөөд дууссан байгаа ажлууд маа. Нийт 8793 м2 чулуун зам талбайг шинжилээд хүлээлгэж өгсөн байгаа. За манай хэрэгжүүлсэн төслийн чулуун зам талбай нь болохоор ер нь урт настай илэглэр орхон их бага байдаг. За өвлийн нөхцөлд манай оронд болохоор мэдээж дөрвөн үлрэлттэй учраас цас тогтоох, цам буух тэгээд тиймэрхүү зүйлсүүд болдог. Тэн дээр харилцаагаа агуулгаа үүсдэг. Тэрнээс сэргийлээд бид нэрээ үйлдвэрийн дулаанаар гагаар боловсруулалт буюу барцгаржуулалтыг хийлгэж өгсөн байгаа стандартын дагуу анх тендерт заасны дагуу хийж өгсөн байгаа. За тэгээд одоо энэ хийгдсэн байгаа харагддаг талбай дээр бид нэр зогсож байна. Тэгээд энэ бол ямарсаа нөгөө бусдаа өмнө хийгдсэн байсан стандарт гарахаас өмнө хийгдсэн байсан бануудаас хамаагүй дээр халтрахгүй байгаа нь энэ дээр харагдчихлах шиг байна. За тэгэхээр ерөнхийдөө за тэгээд бас ийм байгаа. Цэвэрлэгээ үйлчлэгэн дээр ийм байгаа. Одоо энэ Улаанбаатар хотод нийт 270 гаруй одоо төвийн 6 техникээр бол цэвэрлэгээ хийж байгаа. Төв замын дагуу хуучин гар аргаар зарим байгууллагууд хүмүүс цэвэрлэхдээ бас манайхан ингээд хүнд хуучин нөгөө юм лото мото үзүүртэн төмөр ийсэн юмар ингээд цохиж цэвэрлдэг байсан шүү дээ. Тэгэхээр заримдаа бас энэ чулуунуудаа гимтэйгээ цөм зохиод байгаа.
Тэгэхээр одоо ер нь цаашид энэ хот нийтийн аж ахуй дээр явган замын цэвэрлэгээ цас үйлчлэгийг цас оронгууд нь шүүрдэг аргаар тий шүүрдэг аргаар буюу гадагшаа ингэж доошо зохихгүй аргаар цэвэрлүүл бас зүгээр. Тэгэхээр одоо бас одоо энэ хот нийтийн аж ахуйн дээр бас эдгээр үүргүүдийг өгнө. Тоног төхөөрөмжүүд бас сайжирсан. Тэгэхээр шинээр ирсэн явган замуудыг гадруу гэмтээхгүй, чулуунд гэмтэл унчрахгүй ийм шүүрдэг аргаар бол цэвэрлж авах шаардлагатай. Тэгээ эх жил бол бид нар сайжруулалтууд хийгээд хөгжлийн бишээртэй иргэдийн шар зураас дээрээс нь явган замын насчдыг урдуулахын тулд дундуур нь зориултын чигжээсүүдийг хийж доошоо ус нэвтрэхгүй байхаар бол төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол чигжээс нь дундуур доошоо ус ороод суурийг гэмтээснээр явган зам маань насчил богиносдөг юм байж байгаа. Тэгэхээр манай Улаанбаатар хотын стандарт дээр бас энэ чигжээсний стандарт бас дутуу тусгагдсан байсныг бол сая засаг даргын зөвлөлөөр одоо 12 сарын 20 хавцаа бол нийт эрдийн төлөөлөгчтэй уурлаар Улаанбаатар хотын явган замын чулуу явган замын стандартыг бас сайжруулахаар ажиллаж байгаа. Мэдээж Улаанбаатар хотод бүтээн байгуулалтууд хийж байгаатай холбогдуулаад Улаанбаатар хотын явган зам болон бусад стандартуудыг бол шинжлэх цаг үеийн шаардлагууд байж байгаа. Тэгэхээр эдгээр ажлуудыг бас энэ өвлийн удирдалтаа хийгээд 2026 оны дулааны удирдал болоход одоо энэ явган замыг хийсэн зураг захиалагчийн яналт гүйцэтгэж байгаа компаниудтайгаа бид нар ярилцаад 4 сар дулааны удирдал эхлэхэд хэдүүлээ нэг игнэгээр марш гэж ажилдаа ороод тийм ээ дулааны удирдал эхлэхэд тэгээ ерөөсөө энэ 7 сар наадмын өмнө 6 сар тэгээ бүр 6 сар болоход энэ зарим өнгөрсөн жилийн дуусгар ажлуудаа дуусгаж одоо иргэдтэй ингэж дулааны удирдал бол ажлыг хурдтай гүйцэтгэх бэлтгэл ажлыг бол энэ өвлийн удирдал ингээд компаниудтайгаа уулзаад явж байна гэж хэлэхээр байна. За ингээд юу яач. Ингээд энэ үргээд лайва дуусгаад дуусгач. За иргэдтэй гэж хэлэхэд бас эх жил бид нар бол үлдсэн 70,000 м квадрат ажиллаа бол дуусгана. Гадаргуун гулгал барзаалтуудыг бол ойлгосон баг 15% баг гэмтэлтэй явж байгаа. Дээрээс нь бол нэг нь бол барзаалт байхгүй, нөгөөх нь 6-аас 12 микрометрийн барзаалттай. Гулгалт бол маш өөр. Хэрвээ шүүмжлээд байгаа юм буруу ойлгож байгаа иргэд байвал ордны яг баруун талд ирээд цаатлын зам гарсан хэсэг болон наатлын энэ хэсгээр гулгаад үзэхэд шууд ялгааг ойлгоно. Тэгээд зарим хүмүүс битгий ус төржүүлж одоо энэ сайхан хамт олон Монгол үндэсний компаниудын хийсэн манай чулуун үйлдвэрчдийн холбоо чулуу нийлүүлсэн ийм ажлуудаа битгий бас харлуулаарай. Тэгээд Улаанбаатар хотын төв явган замууд хэрвээ ийм барзаалттай болох юм бол халтаргаа гулгаа бол эрс багасна гэсэн юм тоо үзүүлэлтүүд байж байгаа. Тэгээд энэ үргээд лайва дуусгачих тийм ээ.